10 дугаар өрөө үзүүлж байна. Тэр ирж байна гэж Эрдэнэ шивнэхэд хөөхтүүдийн цонхигсан царай нэгэн зэрэг өөрчлөгдөв. Эдэд хэд амьд биш хүмүүс биш ч айдас гэдэг зүйл үхлийн дараач үлддэг бололтой. Яг тэр мөчөд намун анхудаа тэднийг айлгадаг зүйл нь сүнс биш, харин амьд хүн гэдгийг бүрэн ойлгов. Өрөөний цаатлаас төмөр зүйл газраар чирэх мэт хүүтэн чимээ ойрцсаар байлаа. Гэхдээ энэ удаа намун тэр чимээнд биш, хөөхтүүдийн нүднээс илүү жирхэж байлаа. Учир нь тэд зүгээр нэг харагдаад алга болдог хий үзэгдлүүд биш. Тэд хэн нэгнийг хүлээсэн, хэн нэгнээс имээсэн, олон жил энэ газарт хоригдсон хөөхтүүд байлаа. Заяа намууны гарыг уламжин гатгав. "Бид одоо яах вэ?" гэж тэр бараг сонсогдохгүй шахамаасав. Эрдэнэ төмөр хаалганы зүг харснаа. "Тийшээ харж болохгүй. Гэхдээ тэнд юу байгааг мэдэхгүй бол та нар явж чадахгүй" гэх учир битүүлэг зүйл хэлв. Энэ үед нөгөө гурав эцэст нь газар доорх өрөөнд хурж ирэв. Тэднийг орж ирэх мөчөөд хүүхдүүд бүгд зэрэг хэрэгж харлаа. Заяа айсанд бараг ойлгох шахсан ч хамгийн түрүүнд Батууга хараад нөөрөнд нь инээ тодрон сэтгэл нь тайвшаад ирэв. Хоёр талаас сүйд болон уулзаж бэбинийхэн зүгээр байгааг асууцгаалаа. Отго шууд намун дээр очив. "Зүгээр үү?" Намун толгойд өгсөн ч царай нь өөрчлөгдсөн байлаа. Батууг хүүхдүүдийг ширтэн "Эднэр төлгөөн маш удаанаар бодит биш байна" гэж хэлэхэд өнөөхөл Эрдэнэ "Бид бодит байсан" гэж хэлэхэд өрөө намгүн болов. Хүү цааш "Бүгд энэ дээрээ алга болсон гэж боддог үсттэй" гэхэд хэн ч юу ч хэлсэнгүй. "Бид алга болоогүй. Биднийг нуусан" гэхэд Одко "Хэн?" гэж асуухад хүүгийн нүд аажмаар харанхуулан "Тэр" гэж хариулав. Одко баг зэрэг дууга өндөрсөн "Чи бид нар таавар таалах гэдэг юм уу? Тэр чи юм? Тэр хаалганы цаана юу байгаа юм?" Хөөхтүүдийн зарим нь Одкогийн чангарсан дуунаас эмээх мэт хорлоо. Харин Эрдэнэ огт хөдөлсөнгүй. Дөөний гарц Одкод биш, намун дээр тогтож байв. "Тэр чамайг таньсан" намун зүрх рүүгээ хүүтэн зүйл хатгуулах шиг болоод "Намайг уу?" хэмээн асуув. Эрдэнэ "Тийм. Яагаад?" Эрдэнэ хэсэг чимээг зогслоо. Түүний ард байх хүүхдүүдийн дундаас нэг охин доош харан уйлах гэж байгаа мэт мөрөн үл ялах хөдлөн. Дөлгөөн камера барьсан хэвээр хөшчихсөн байлаа. Камер нь одоо ажиллаж байсан ч тэр бичлэг хийж буугааж мартсан бололтой. Хэсэг дуугүй зогссон Эрдэнэ эцэст нь "Чи ээжтэйгээ адилхан харагддаг" гэж хэлэхэд намууны ам хатаж үг хэлэхэд хүртэл бэрх болов. Чи миний ээжийг мэдэх юм уу?" "Би мэднэ." Энэ үгийг сонсоод намун нэг алхам охирлаа. Төвний толгойд олон жил асууж зүрхлээгүй асуултууд нэгэн зэрэг босч ирэв. Ээжийнхэн тухай гэрт нь бараг ярьдаггүй. Аав нь өвдөд явчихсан гэхээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгдөггүй. Хуучин зургууд нь хүртэл цөөхөн. Багада намун ээжигээ сайн сандаггүй учраас түүний тухай мэдэх зүйл нь бусдын яриагаар л хязгаарлагддаг байв. "Хээч маань энд ирж байсан юм уу?" гэж намун арайхийн асуулаа. Эрдэнэ толгой дөхөв. "Олон жилийн өмнө биднийг алга болсны дараа" гэж хариулахад хэсэг чимээгүй балмагдан зогссон Батууг намуухан дуугаар "Та нар хэзээ алга болсон юм?" Эрдэнэ тэднийг нэг нэгээр нь хараад 30-аад жилийн өмнө гэж хариулав. Дөлгөөн шууд асуулаа. 1990-ад оноо? "Тийм ээ. Цуслын хамгийн сүүлд ажиллаж байсан жилүүд." Өрөөнд байсан бүх хүн чимээгүй болов. Дөлгөөн Одко Батууг 3 өдийн хүртэл 30 гаруй жилийн өмнө гэсэн яриаг зүгээр л томог шиг хүлээж авч байсан. Харин одоо тэр тоо анхудаа бодиттой санагдав. 1990 он гэдэг түүхийн номон дээрх хол цаг биш. Тэдний эцэг их залуу байсан үе. Хотод одоогийнх шиг гэрэл гэгээтэй амьдрал байгаагүй. Хүмүүс юмд итгэж ядах, зарим хэрэг сургаггүй зам хорж болох тийм цаг байлаа. Хайц давдсан заяач хэрэгт дурлан ярианд оролцов.
Тэгэд яагаад хинч та нарыг олоогүй юм? Гэхэд Эрдэнэ төмөр хаалга руу дахин хараад учир нь бид хизээж ойроо төөрч яваагүй. Бид туслан дотроо байсан. Бүх хугацаанд гэхэд Отко тэгвэл цагдаа нар яагаад олоогүй юм? Эрдэнэ ханийн цаа талд байх харанхуй хонгол руу заав. Тамчууд газар доорх энэ хэсгийг мэддгүй байсан. Мэддэг байсан хүмүүсийн зарим нь аль хэдийн явчихсан. Зарим нь мэдсэн ч дуугараагүй. Харин тэр хүн бүгдийг мэддэг байсан. Тэр хүн гэж хин юм бэ? Гэж Батукийг асуухад Эрдэнэ шууд хариулсангүй. Дөөний оронд хан дүлгөөтэй тоосон дарагдсан хуучин самбарын зүг алхав. Самбар дээр баг арилсан зураг эсхийн маягийн зүйл байлаа. Дүлгөөн ойртож камерынхаа гэрэлээр дуусгахад хуучин цуслангийн байрнуудын доогоор нарийн шугамуд сүлжээ мэт татагдсан харагдав. Намун гайхан энэ юу вэ? Гэхэд Эрдэнэ доорх замууд. Дүлгөөн самбар руу ойрлоо. Тэнд хоолны газар, унтлахын байр, эмнэлгийн жижиг өрөө, тайз, агуулга, ан овоохоо хүртэл бүдгхэн тэмдэглэсэн байв. Бүхнийг доогоор холбосон нарийн хонглууд яг судал шиг сарнсан харагдана. Батук тэгэхээр бидний орсон нөхнүүд бүгдээрээ хоорондоо холбоотой байсан гэсэн үг үү? Тийм ээ. Отко итгэж ядсан янзтай. Яагаад хүүхдийн цуслангийн доор ийм байдаг вэ? Эрдэнэ хариулахын өмнө хэсэг бодов. Магадгүй олон жил хэндэж ярьж чадаагүй зүйлээ одоо л хэлэх гэж байгаа мэт. Энэ газар анх хүүхдийн цуслан гэж баригдаагүй. Гэхэд Дүлгөөн тэгээд юу хийсэн? Эрдэнэ самбарын доод болонд байх хуучин бэчээс рүү зав. Бодгийн доороос бүдгхэн крил үсэг цохож байлаа. Иргэний хамгаалтын сургалтын байр. Дүлгөөн үгийг удаан уншаад иргэний хамгаалтаа. Батук тэгэхээр дайны үеийн хоригдох байрлал биш юм байна. Эрдэнэ толгой дохин багш нар ярьдаг байсан анх сургуулийн зориултаар байрсан гэсэн. Онцгой нөхцөл, төмөр, газар хөдлөлт, агаарын аюул гарвал хүүхдүүдийг хурдан доош оруулах замтай байсан гэж. Гэхэд Отко тэгээд дараа нь цуслан байгуулсан хэрэггүй. Тийм ээ. Хүүхдүүдийг амраад газар болгосон. Зарим хонглыг хаасан, заримыг нь агуулах, хоол хүнс, хадгалах газар болгосон. Харин зарим жижиг нөхнүүдийг хинч тоодоггүй байсан. Намун гинт ойлгож эхлэн тийм болохоор зогтож очисон газар бүрт хөөхд багтах хэмжээний хонгил байсан юм байна. Эрдэнэ түүн рүү харав. Тэд хөөхтүүдийг хурдан гаргах гэж хийсэн зам. Гэхдээ сүүлдээ тэр хүн хөөхтүүдийг буцаж хизээж гаргахгүй байх зам болгосон. Заяа энэ үгийг сонсоод нүрээ дарав. Дүлгөөн камерын гэрэлээ доош буулгаж хэсэг дуугүй болов. Энэ нууц зүгээр нэг аимшигтай биш. Мөн асар их гунигтай санагдав. Олон эцэг эхийн өрөө алдсан сэтгэл олон жаахан хүүхдийн хизээж харж чадаагүй бие. Бас сүнс бүгд энд тэр нэг үл таних этгээдээс олж үлдсэнийг ойлгох шиг боллоо. Отко гартаа барьсан модоо чангадхан тэр хүн энэ цуснд ажиллаж исэн юм уу? Тийм ээ. Гэж хариулахад өрөөнд байсан бүх хүн зэрэг балбагдан чимээгүй болов. Тэр үед залуу байсан. Хүүхдүүдтэй ойрхон ажилдаг. Мод, түлээ, агуулга, засвар, жижүүр бүгдийг мэддэг хүн. Гэхэд Батук тэгээд л хүмүүс түнд идэгдэг байсан байх нь. Томчууд идэгдэг байсан. Харин хүүхдүүд айдаг байсан. Гэхэд Намун яагаад гэж асуухад Эрдэнэ хэсэг хугацаанд өвгөө олж ядсан мэт зогсноо. Тэр томчуудын нүдэнд байнга л инээж явдаг сайн хүн ч дандаа тийм биш байсан. Хүүхдүүдийг нэрээр нь дууддаг мөртлөө нүд нь огт дулаан биш. Заримдаа доорх замыг мэддэг хүүхэд эндээс хизээж төөрөхгүй гэж хэлдэг байсан. Дүлгөөн эвгүүрхэн тэгээд анхны хүүхэд яаж алга болсон юм? Эрдэнэ доош харав. Эхлээд бүгд үүнийг тоглоом гэж утсан. Нэг хүүхэд орой унтахаас өмнө алга болсон. Тэгээд хайсан, олдоогүй. Томчууд ойроо гарсан байх гэж утсан. Маргааш нь цагтаа ирсэн. Ой самансан. Гэхдээ хинч доош хайгаагүй. Йоо, яагаад? Гэж Батук асуухад учир нь доод хэсгийн ихэнх хаалга цоочтой байсан. Бас зарим нь тэр хүн өөрөө түгтсэн. Тэглээж хайжгүй хүмүүсийн хинж энэ талаар мдээгүй юм аа. Гэхэд Отко тэр өөрөө хайлтж ийсэн үү? Эрдэнэ толгой дөхөв.
хамгийн дөрөнд хайж байгаа дөр үзүүлдэг байсан. Өрөөнд нэгэн зэрэг хүйтэн мэдрэмж тархав. Намуун Ээж маань энэ бүхэнтэй ямар холбоотой юм бэ? Эрдэнэ энэ удаа шууд намуун руу харав. Чиний ээж тэр үед оюутан байсан. Зун энд татлагаар ирсэн. Татлагаараа? Хөөхтүүдтэй ажилдаг багшийн туслах шиг тэр бидэнтэй ярьдаг байсан. Хин юунаа сайдаг, хин шин уйлдаг, хин гэрээ сандаг гэд бүгдийг сонсдог байсан. Намуун нүдэнд өөрийн ирэхгүй нулимс цээлгэнэв. Ээжийн талаар ийм тод амьд юм сонсож байсан анхных байлаа. Эрдэнэ үргэлжлүүлв. Бид түүнд итгэдэг байсан. Тэр бас биднийг сонсдог байсан. Хөөхтүүд нэг нэгээр алга болоход тэр төөрсөн гэдэгт итгээгүй. Сая Тэгээд тэр доош орсон уу? Тийм ээ. Ганцаараа юу? Эхэндээ ганцаараа. Дараа нь нэг хүүхдийг дагуулж гарах гэж оролцсон. Эрдэнэ хоол энэ үед маш сул болов. Намуун Тэр хүүхэд чи байсан уу? Эрдэнэ хэсэг чимээгүй зогсноо толгоос ихсрэв. Үгүй ээ. Би гараагүй. Намуун цааш асуух гэсэн чи хоолоо гарахаа болчихов. Тэр Эрдэнэийг өрөвдөхүү ээжийнхэн өнгөрсөнд айхуу гэдгээ ялгаж чадахгүй байлаа. Батук тэгээд намын ээж яаж амьд гарсан юм? Тэр хүн түүнийг энд барьсан. Гэхдээ алж чадаагүй. Гэхэд Отко яагаад? Эрдэнэ намын руу дахин харан Учир нь түүний ээж түүнээс айсан ч аим гоогаагүй. Харин чи хүүхдүүдээс айдаг юм байна гэж хэлсэн. Тэр их зоригтой байсан. Тэр хүн ууралсан, маш их ууралсан. Гэхдээ түүнийг алгахын оронд доорх замаар төөрүүлж хайсан. Тэгээд тэр гарч чадахгүйгээр дэндээ өхнө гэж бодсон. Гэхэд Дөлгөөн гэхдээ тэр гарсан юм байна тийм үү? Эрдэнэ толгой дөхөв. Бид тусалсан. Гэх хариулт хүн бүрийн доторх айдсыг багхан чулуу дарах шиг боллоо. Сая намын руу харав. Намуун юу ч хэлж чадсангүй. Ээж нь олон жилийн өмнө яг одоо өөрийнх нь туулж буй замаар явсан. Яг энэ хүүхдүүдийн хоолойг сонссон. Яг энэ харанхуйд амь тэмцсэн. Тэгээд гарсан ч хүнд ч бүрэн итгүүлж чадаагүй байх. Намуун Ээж яагаад энэ тухай хүнд ч хэлээгүй юм болоо? Гэхэд Эрдэнэ Хэлсэн. Гэхдээ хэн ч итгээгүй. Батук мэдээч үү дээ. Сүнс газар доор хүүхдүүд цуслангийн ажилдаа алуурчин гэхэр хэн идэх юм? Түүнээс хойш цусланг хаасан. Албан ёсоор бол аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон гэж. Арай гэж хүмүүс юу болсныг ойлгох гэж оролдож эхлэх үед чиний ээж гарч ирээд бүхнийг ярьсан. Гэхдээ доор хаалгыг дахиж олох үед зарим зам нь аль хэдийнэ нуран голсон байсан. Заримыг нь тэр хүн хаасан. Томчууд бас айж байсан. Хэргийг бүрэн нээхийн оронд газрыг орхисон. Отко ууртайгаараа тэгээд тэр навш баригдалгүй үлдсэн юм уу? Тэр газартайгаа хамт үлдсэн. Гэхдээ яагаад явчихаагүй юм бол? Гэж асуухад хүүхдүүд бүгд нам хүн болов. Эрдэнэ энэ удаа өөрөө ч айж байгаа мэт харагдав. Яагаад гэвэл тэр явж чадахгүй. Батук та нар энд ойрсон юм уу? Эрдэнэ шууд хариулсангүй. Бид түүнийг гаргахыг хүсээгүй. Гэхдээ бид түүнд хүрч чаддаггүй. Бид зөвхөн замыг нь төөрүүлж чаддаг. Заримдаа хаалга хааж, заримдаа дуу өгч, заримдаа та нарыг дүлхэж чадна. Харин тэр амьд хүнийг л зогсоож чадна. Энэ үг намууны дотор хадаас шиг зогдов. Тийм болохоор та нар хүмүүсийг энд дууддаг юм уу? Эрдэнэ толгоогоо бүхэлгэв. Бид дууддаггүй. Зүгээр л хүлээдэг. Хүмүүс өөрсдөө ирдэг. Харин ирсэн хүмүүсээс бид тусламж гуйдаг. Сая чичирсэн хоолоогоор Тэгэд өмнө ирсэн хүмүүс хүүхдүүдийн зарим нь доош харав. Эрдэнэ хариу хэлээгүй ч тэд бүгд ойлгов. Өмнө ирсэн хүмүүс тусалж амжаагүй. Тэд буцаж чадаагүй. Учир нь алуурчин бүгдийг нь аль хэдийн дэрэмгүчид хонглын цаанаас хүн дамсгаа сонсогдов. Энэ удаа хоол биш, маш ойрхон. Хүүхдүүд нэгэн зэрэг ухарлаа. Эрдэнэ төмөр хаалганы өмнө зогсож тэднийг цааш хөдлөх гэсэн мэт гараа өргөв. Тэр та нарыг энэ дугааг мэдсэн. Отко ураг шалхан тэгвэл хэрэг бид тавлаа байна. Батук түүний мөрнөөс нь татав. Битгий тэнэгт энэ газрыг биднээс илүү мэднэ. Бас тэр хэдийнэ хүмүүсийг яаж алгаа мэддэг болчихсон.
Дэлгөөн камерынхаа дэлгэцийг хартал дүрс өөрөө гацж дараа нь хонглын ам руу чиглэсэн мэт харагдав. Дэлгэцэн дээр харахуу дундаас нэг хүн айжуухан гарч ирж байлаа. Бодит байдал дээр тэд юуж хараагүй боловч камер түүнийг илүү тод харуулж байв. Өндөр туранхай баруун хөлөө үлээлэг чирнэ. Мөрн баг зэрэг хацаасан гартаа урт төмөр барьсан мэт. Нүүр нь харанхууд далд боловч нүд нь камерын линз рүү шууд ширтэж байлаа. Дүлгөөн өөрийн ирэхгүй нэг алхам бохорлаа. Тэр ирчихсэн байна. Бүгд хонглын ам руу харцгаав. Эхэндээ юуж харагдсангүй. Дараа нь харанхуу өөрөө хүний хэлбэр олж эхлэх шиг болов. Тэр хүн айжуухан гарч ирв. Хуучин ажлын көөрдөг өмссөн, гутлан шавар дарагдсан. Нүүрний нэг талд хуучин сорив таджээ. Үс саглан нургаж олон жил хүнтэй хэвэн харьцаагүй хүний зэрлэг дөрөх нүүрэнд нь суусан байлаа. Гэвч хамгийн аимшигтай нь түүний харц. Тэр харцанд уур, солиорол, айц гурав зэрэг холилдсон мэт. Тэр намуун руу ширтэв. Чи хэрэгэж ирсэн байна гэж хягтансан хоолоогоор сөнгөдүүлэн хэлэхэд намуун бүх биеэрээ хөшөв. Отко ууртайгаар чи хэм бэ навшаа? Тэр хүн Откот огт анхаарал хандуулсангүй. Зөвхөн намуун руу харсаар. Чинь бас ингэж хардаг байсан. Айсан мордлоо бөөж өгдөгөө. Намууны хоолой арай ихэн гарав. Чи ээжиг минь яасан? Өвгөн мэт сөнгө хоолойгоор тэр инэ. Бэ юу чигээгүй. Тэр өөрөө энэ газрыг орхиж чадаагүй. Худлаа. Чи мэдэхгүй. Тэр эндээс гарсан ч сэтгэл нь энд үлдсэн. Тэр намайг мартаж чадаагүй. Бэж түүнийг мартаагүй. Энэ үгийг сонссон Батуугийн царай барав. Чи байл. Одоо наа тэнэглэлээ зогсоогоод биднийг явуул. Чиний хийсэн бүхнийг бид мэдсэн. Чи ганцаараа бидний эсрэг юу ч хийж чадахгүй. Хэмээн нэлээд зоригтойгоор хэллээ. Тэр хүн анх удаа Батууг руу харав. Удаан жигшмээр тайван гарц. Явхаалга байхгүй. Одко гартаа барьсан модоо шангатхан ураг шалгаад "Бага. Чамайг давж гараад явна." Гэвч тэр хүн ганц алхамч угаарсангүй. Харин Эрдэнэ намууны дэргэд гинт гарч ирээд "Одоо биш. Тэр та нарыг ойрлуулах гэж байна." Намуун хүүхдийн үгийг сонсоод Одкогийн гараас атгав. "Битгий. Чи юу яриад байгаа юм бэ?" гэж Одко бухимдав. "Тэр энэ газрыг мэднэ. Бид мэдэхгүй." Батуугч Одког барин зогсов. Намууны зөвөө шууд дайрах нь азуу үзсэн хэрэг байд мэднэ. Тэр хөгшинч одоо хүртэл олон хүнийг алсан алуурч. Дөлгөөн камерын дэлгэц рүү харлаа. Дэлгэцэн дээр өвгөний ард хөөхтүүдийн цон хийсэн дүрснүүд ол ширч харагдана. Камер гинт өөрөө богслож төмөр хаалганы дэрэгдэх ханан дээрх зургийг тодруулав. Тэнд нэг хуучин дөлхүүрийн зураг, доор нь бүдэгхэн бичиг харагдав. Ерөнхий гарц агуулгын доор дөлгөөн шивнэх шахам гарц байна. Өвгөн үүнийг сонссон болтой толгоогоо айжуухан эргүүлв. Эрдэнэ намуун руу ширтэн "Агуулга руу хож. Чиний ээж тэр замаар гарсан." Намуун "Харин та нар?" Эрдэнэ гунигтайгаар инээмсэглэх айдаад "Бид гарч чадахгүй. Биднийг үлдээсэн зүйл төмөр хаалганы цаана байгаа." Тэр мөчид бүгд ойлголоо. Хүүхдүүдийн сүнс яагаад энд хорогдож үлдсэнийг, тэдний биед юу тохиолдсныг нарийн мэдэх шаардлагагүй. Тэр хаалганы цаана амьдралын сүүлчийн үнэн байгаа. Тэр үнэн ил гарахгүй бол тэд энэ газраас хизээж салж чадахгүй. Одко шүдэ зун. "Тэгвэл бид нар хаалгыг нээх хэрэгтэй." Эрдэнэ толгой зэгсрэв. "Одоо биш. Та нар амьд үлдэх хэрэгтэй." Өвгөн гинэт ураг шалхав. Энэ удаа тэр өмнөх шиг удаамш байла. Баруун хөлөө чирдэгч газар доорох зам түүнд танил учраас хөдөлгөөн нь аимшигтай итгэлтэй. Батууг хамгийн түрүүнд Одко нам хоёрыг хойш түлхэж гартаа барьсан төмөр өргөв. "Бүгд хаашаа." Заяа ойлгох шахан дөлгөөний ард орж, дөлгөөн камер гэрэл хоёроо зэрэг барин ухарлаа. Эрдэнэ болон бусад хүүхдүүд нэгэн зэрэг ханын дагуу сарниж
газар доорх өрөөний гэрэл анивчих мэт боллоо. Гэдгийн агшинд өрөөний бүтэц хүртэл өөрчлөгдөж байгаа мэт санагдав. Хан нь ойртож, хаалга нь холдож, онгил нь хит хит салаалах шиг. Намун гинэт ээжийнхэн тухай бодов. Чи түүний охин болохоор ээж нь энэ газраас гарсан. Тэгвэл гарц би. Тэр хайсан чи зүгтх замыг олсон. Намун ч бас өөрийгөө олж чадна гэдэгт итгэв. Агуулга хаана байдаг вэ? Гэж намун Эрдэнэс асуув. Хүү хариу хэлхийн оронд өрөөний баруун талын нарийн хонгол руу заалаа. Та тэндээс ихэл. Өвгөн үүнийг сонсоод анх удаа хашгирах шахамаа. Үгүй гэж муухай орилов. Дөөний хоолой газар доор хөрөөгөр тарж заяа чихээ тарлаа. Батук гүүгээрээ. Тэд баруун талын хонгол руу ухасхив. Одко хамгийн ард үлдэж Батукийн хамт өвгнийг төрж болов хориглох гэж оролдлоо. Дөлгөөн намун заяа хоёрыг дагуулan төрүүлжгөө. Хонгол нарийн ханны шохоо ботарч унахч одоо тэдэнд зогсох ирэх байсангүй. Араас Батукийн хоолой сонсогдов. Одко яваа. Гүй чи төрүүлээд яваа. Би араас чинь. Намун эргэж харах гэсэн ч дөлгөөн түүнийг датав. Битгий зогсоо хурдлаа. Тэр үед ард нь төмөр хүчтэй мөргөлдөх мэт дуу гарч. Араас нь Батукийн нилээн өвдөөд ойрлох мэт хоолой сонсогдов. Намун зогсох шахсан чи заяа түүнийг чам дадлаа. Бид буцаж болохгүй. Аль хурдл. Хонголын үзүүрт хуучин шат гарч ирэв. Дээшээ биш хажуу. Харин хажуу тийш мөрийсэн төмөр шат. Дээрээс нь шороо модны үндэс унжсан байлаа. Дөлгөөн гэрлээд усахад шатны дээд талд модон таг харагдав. Намун амсгаадан энэ агуулах мөн үү? Ханы хажууд бүдэгхэн бичиг байлаа. Агуулах 2. Дөлгөөн мөн байна. Хурдлаа. Дээдээ дээш яварж эхлэхэд араас Одко гарч ирэв. Гэхдээ Батук харагдсангүй. Одко амсгаадан Батук ирж байгаа. Алив хурдлаарай. Гэвч түүний нүд хотлоо хэлж байв. Намун айсанда Батук хаана байна? Одко хариу хэлж амжаагүй байтал доороос Батукийн хоолой сонсогдов. Явцгаа би очиж. Түүний хоолой ойрхон боловч ямар нэг зүйл түүнийг тогтоож буй мэт сонсогдно. Дөлгөөн модон тагийг дүлхэхэд эхэнд хөдөлсөнгүү. Заяа ойлгох шахам хамт түлхэв. Эцэст нь таг онгойч дээрээс хуучин агуулгын тоос үнэртсэн агаар орж ирлээ. Намун хамгийн түрүүнд дээш гараад эргээд доош харав. Батук доор харанхуу. Зөвхөн Одко төлгөөн заяа гурвал араас нь гарч ирэв. Батук гарч ирсэнгүй. Дараа нь доороос түүний хоолой дахин сонсогдов. Энэ удаа холоос хоолыг хаа. Үгүй. Батукийн хоолой энэ удаа арай чанга шийдэмхий болоод хоолыг хаа гэхэн дээр намун доош хараад хонголын гүнд өвгний сүүдэр Батук руу ойртож буйна үл ялэг харагдав. Батук түүнийг ганцаараа тогтоож байлаа. Гар дах төмрөө барьсан хэвээр айсан ч ухрахгүй. Заяа ойлон Батук дээш харсангүй. Явцгаа өглөө болгоод эндээс гараарай. Одко доош үсрэх гэж оролдоход дөлгөөн түүнийг бүх хүчээрээ татав. Чи одоо боовол бид бүгдээрээ тусна. Намун нулимстай нүдээр доош харсаар Эрдэнийн хоолой яг хажууд сонсогдов. Тэр та нарыг аварч байна. Намун шүдээ 100 модон тагийг хав. Доороос Батукийн сүүлчийн үг бүдэгхэн сонсогдлоо. Намана ээжийнхээ эхлүүлснийг дуусгаарай. Таг хаагдав. Агуулгын дотор нам гүн болов. Хэн ч хөдөлсөнгүй. Одко газар сөхрөн сууж хоёр гараараа толгоо ваатгав. Заяа чимээгүй уйлж эхлэв. Дөлгөөн камерынхан улаан гэрэл асж байгааг сая л анзаарсан ч унтраач чадсангүй. Намун агуулгын тоосон дарагдсан хан дээр нэг хуучин бичиг харав. Гадагш гарах гарц, гал тогооны арын хаалга. Тэр нүлэмсээ харчаад бослоо. Батук тэдэнд цаг авч өгсөн. Хэрвээ тэд одоо зогсвол тэр бүх зүйл хий дэмий болно. Намун хоолоогоо арайхийн гарган бид гарах ёстой. Гэхдээ бодож ирнэ. Одко газар ширдсэн хэвээр. Би түүнийг орхисон. Намун түүн рүү харлаа. Үгүй, тэр биднийг явуулсан. Хаанаас ч юм хүүхдийн хоолой маш сулхан сонсогдов. Агуулгын арын хаалга. Энэ удаа хүүхдүүдийн хоолой айцтай биш байлаа.
Гэхдээ яарч байх шиг. Гаднаас салхи агуулгын завсраар шурган орж ирэхэд цуслангийн шөнө дахин тэднийг хүлээж байлаа. Харин газрын доор модон тагны цаана Бадуугийн дуу дахин сонсогдсонгүй.